ямар ч байсан DM-ийн өнөөдөр хийж байгаа үйл ажиллагаанд би одоо их хүндэлтэй авдаг шүү гэдэг монголчуудын өнөөдөр хамгийн хэцүү бэрхшээлтэй байгаа бидний утгагүй байгаа байдлын гол шалтгаан бол маш олон монгол хүмүүс амиа боддог, өөр юу ч боддоггүй, зөвхөн өөрсдөө боддгоос болж бид өнөөдөр улс орн маань хүнд байгаа. Тэгээ энэ болгоныг хүмүүс сэрээж ойлгох гэж манай DM-ийн хэлтгэр гэж хэлдэг. Саяхан одоо дээд хэмжээний уулзалт ингээд манай хөрш орон дээр очиж уулзаад мөнгө гуйсан байна. Одоо манай орн мөнгө очлоо. Гадаад харилцааны яамны дээд хэмжээний уулзалтын дээр олон улсын зээл тусламж байхгүй. Манайд бол орон нутгийн хөгжлийн зээлийн фонд байна. Аваад. Энэ бол тусгай тогтносон улстай протоколын үед ингэж ярина гэдэг бол байж болохгүй зүйл. Дагаар ороод бид мөнгө өгье гэсэн сан. Бид ийм хэмжээний доошоо хэцүү байдалтай байна. Тэгээд яг улс орн маань хүнд байгаа. Ерөөс одоо 19.5 гэж байгаа. За 20 тэрбум долларын өртөө бид. 20 тэрбум долларын өртөө. Хүүн асар өндөр хүртэй. Дээр нэмээд 17 оноос эхлээд хувь хувьсгал нийлээд 2.1 тэрбум долларыг төлнө. Ховын хүүч гэсэндээ энэ одоо үндэсний үйлдвэрлэгчдийн хүү одоо төлж байгаа мөнгө ч гэсэндээ бидний мөнгө шүү дээ. Улс орн хүнд байгаа. Энэ болгон дээрээс асуух байна шүү дээ, тийм үү? Нөгөө 10,000 ажлын байр бий болгоод дотоодын нийт бүтээгдэхүүн Монгол улсын шүү. Дотоодын нийт бүтээгдэхүүний 30%-ыг дангаараа хангана гэсэн оюут толгой хаа байна энэ үед. Тэгж яг амжилтчийлсэн шүү дээ. Чи одоо яг онгоцноос буугаад буян тухайгаас нааш ярьж байгаа самбартай байдаг үг шүү. Өвөө чинь хэд болсондоо энийг би давтаж яриад явах уу? Бүгд баримтаараа бидэнд байна. Өнөөдөр оюут толгой ийм алдагдaltaй болчиход байна. Оюут толгоос бид өнөөдөр авах ёстой, хүртэх ёстой ашиг авмаар байна гэж хэлсний төлөө чуулган дээр өнөөдөр тэр оюут толгой улаан хамгаалагч болсон улсууд өнөөдөр ч гэсэндээ бүр тэр одоо хэлэх ёсгүй болов гэж бодож ирсэн тэр өөрөнгөөс залуу шүү дээ. Одоо Содбаатар бай. Тэр улсын нэг настай хүн байдаг. Тэр мөр бол зүгээр л яг тэдний төлөөний одоо тэрний төлөөлөгч шиг улаан хамгаалагч шиг тэдний парламент сууж байгаа одоо бие төлөөлөгч шиг загнадаг. Энэ байдлыг зүгээр хараад сууж байгаа монголчууд бидний л бурууг их. Эйнштейн хэлсэн үг шүү. Дэлхийн 1-р дайны дараа манай орн бол агууц сутгамаар муухай орн болчихжээ. Муу улс төрчид байгаа учраас манай орн ийм муухай бөөцтгмөр байгаа юм шээ. Муу улс төрчдийн талаар жирийн хүмүүс бид юу ч хийхгүй байгаа учраас манай орн ийм бөөцтгмөр байгаамаа гэж хэлж байсан. Өнөөдөр манай орныг зүгээр ингээд зөнд нь ингээд ерөнхийд нэг ажиллах юм бол яг л Махатма Гандигийн хэлсэн үг одоо энэ дээр бас орж ирдэг. Энтгэг орн 1800 оны сүүлээр 1900 оны ихээр яг л одоо энэ Рио Тинто шиг хүмүүсээр Рио Тинтод бол дайж ахта дуу алдчихсан үгийн би энд бас хэлвэл манай оронд хүн болгон сайхан амьдрах баялаг байна. Хангалттай байна. Дааж гадаадын хэдэн хүнтэй нийлсэн манай хэдэн хүний шунлыг гүйцэтгүүлэх баялаг манай оронд дааж хүрэхгүй байна гэж хэлж байсан. Би хэзээч тийм гадаадынхны эсрэг юм эсвэл гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг яриаггүй. Ярьдагчгүй. Ганцхан гадны хөрөнгө оруулалтаас манайд ямар ашиг байна гэдгийг асуудаг. Гамбатар бас дахиад нэг оюутгоогоо яриад байна гэж та нар бодож иж магадгүй. Энэ талаар хүмүүст илэрхийлж ойлгуулахын төлөө 7 минутын кино хийсэн, 10 минутын кино хийсэн, 21 минутын кино хийсэн. Энэ болгон дээр дандаа хүмүүсийг гуйж, сайхан сэтгэлтэй зүгээр энэ компьютер сайн мэддэг залуусыг л гуйж хэлсэн. Монгол эх оронтой хайртай хүмүүс бий. Энэ болгоны харин манай DM-ийн маш их одоо шеэрлж, цаашаа дамжуулж хүмүүс мөрөж өгдөг их баярлалаа. Одоо надад асууд Гамбатар чи 5 толгой байна уу, оюут толгой байна уу, уул уурхайн баялаг юм. Энэ олон жил ярьлаа. Яриад ах юм. Чиний ярьж байгаа мэдээллийг бид ойлгож байна. Санал нэг байна.
Тэгээд би яах юм бэ гэж дандаа асуудаг. Мэдээж би ямар ч байсан зэвсэгт бослох дуур айлахгүй. Миний чадах зүйл бол байгаа мэдээллүүдийг өөрийнхөө хэмжээгээр гаргаж ирлээ, хүмүүс төрөглөө, хүмүүсээс гуйх ганцхан юм байна. Энэ мэдээллүүдийг үзээд хараад уншаад дараад нь амьдралынхаа 3 минутыг зарцуулаад хамаатан садан найз нөхөд байгууллага хамт олонтойгоо ярилцаад өгөөч. Би Рамбатарт итэг гэж хэлэхгүй. Бас тэр ерөнхий сайд байсан баярт итэг гэж би бас хэлсэнгүй. Энэ мэдээллүүдийг үзээд хараад өөрөө дүгнэлт хийгээд тэгээд өөрөө шийдвэр гаргахтаа сонголт хийхдээ ашиглаач гэж хэлж байгаа. Өөрийн гэсэн толгойгүй, өөрийн гэсэн задлан шинжлэх тийм чадваргүй болсон юм шиг бид тийм ард түмэн биш шүү дээ. Миний хувьд бол мэдээллийг өгч байгаа өөрийнхөө зүгээс л асуудлыг л хэлж байгаа. Яг үнэтэй адилхан 5 толгой яаж хийж байгаа. 11 жил миний амьдралын залуу насны хамгийн эрчтэй насны 11 жилийг би оюут толгойг ард иргэдэд ойлгуулах гэж хэлж байна. Их энгийн асуудлыг асуудаг ш. Оюут толгой дээр төлөөлөн удирдах зөвлөлд шийдвэрт нөлөөлөх эрх монголчуудад байна уу? Байхгүй. Манай тэр 3 хүн яаж тэлчилсэн 6 хүнээр бүх шийдвэр гарнаа. 9 хүн байдаг штэ. Тэр 3 хүний тэнд байх утга учир нь монголчуудад юу юм бэ? Зүгээр л 3 шагналын хүн тэнд очиж амралтанд байт юм уу? Сарын $42,000 гэж хэлгэлээ. Хэдчихвээ. За тэрийг бид тэр цаасмаас харж яж хэлсэн шүү бас. Энэ зүгээр амралт юм уу? Энэ улс төрчдийн зүгээр шагнал юм уу? Энэ асуултанд одоо монголчууд яагаад хариулах дургүй? Энийг ерөөс тоодгүй юм. Өнөөдөр тэр 3 хүнийг зүгээр би уриалж байгаа байхгүй юу? Наанаасаа ажил хаялт хийгээд гарч ирээч чи монголчууд дуслахгүй шүү дээ. Энийг тэгээд Ганбаатараа ямар бидэнд хамаатай юм бэ гэж асууж байгаадгүй. Энэ 3 хүн амралтанд байгаа л үстэй. Чи юунд нь тэдэнд автаархаад байгаа гэж асууж болно. Тэгвэл би бас дахиад хэлье. Удирдах зөвлөөр гарч байгаа шийдвэрүүдэд бид ямар ч нөлөөгүй юм бол ирээд тэр оюун толгой дээр болж байгаа энэ зардал ингээд зардал хэдээр гитэрч байна уу гэдэг дээр бид ямар ч оролцоогүй юм бол орлого зардал хоёрын зөрүүн дээр ашиг гэж юм бий болдог. Орлогоос зардлынхаасаад ашиг бий болдог. Орлого тодорхой хэмжээнд байдаг. Энэ бол одоо хинээс ч хязгаарлагдах. Өнгөрсөн жил ихэд 184,000 тонн зис хятад руу гаргасан. Ганбаатар юу ч гацаагаагүй шүү дээ. Популистлэг юм, гацаадгал юм. Энэ 11 жил ингэж хүний төлөө ингээд та нартайгаа хамтарч явхад 1 сая төгрөг битээ 100 төгрөгийн чекэн дээр би төрийн тэр татварын мөнгөнд гар үсэх зовж үзээгүй. Үйлдвэрсний ерөнхийлөгч ч гэсэндээ яг одоо төрийн бус байгуулагч гэсэн ямар ч чекэн дээр гар үсэх зурдгүй ажил. Би зүгээр тэмцлийн ажил хийдэг. Нэг ширхэг төрийн албан хаагчид юм уу цэвэрлэгчийг би ажилд аваад байгаа шүү. Хаагч мэдэхгүй. Ийм хүнийг гацаадаг гэж хэлж байгаа бол агуу энергийн тийм гипнозтой хүн болж тархнаад байгаа юм. Ингээд хүмүүсийг зогсоож юм гэсэн үг болж таарч. Эд бол агуу худлаа ярьдаг. Зүгээр л худлаа. Бороо голдын тэр доктортой байдлын гэрээг аимшигтайгаар зурсан. Оюут толгойн загламаасан эцэг. Манай сангийн амны сайд байсан алдарт нийтлэлч бол Монгол оронд эх оронч үзэл гэдгийг устгасан буянтай. Агуу буянтай. Британика гэдэг толгон дээр юу гэж бичсэн бэ гэвэл популизм гэдэг бол элит улс төр бизнесийн элит цонх бүлэглэлийн эсрэг нийт ард иргэдийн ашиг сонирхлыг эсрэгцүүлэн гэдэг үг байна шүү. Эсрэгцүүлэн тавьж тэмцдэг улс төрийг популизм гэж байгаа. Би популизм гэдэг үгийг хамгаалах гэсэнгүй шүү. Тэдний үгээр бол ард түмэн таалагдаж худлаа бодит биш юм ярихыг популизм гэж ойлгуулдаг. 11 жил миний амнаас байн гардаг үг бол бие даасан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг гаргаад тэрийгэ тойрж
Улс төрчид нь шийд гаргаасаа л гэж ярьдэн шүү дээ. 5 толгой дээр би яг энийг бас хүсэж байгаа. Ганбаатарт итэг гэж би хэлсэн. Би хамгийн өмнө ярьж байгаа шүү гэж би хэлж шилдэг. Би ийм асуулт асууж байна. Би ингэж үзэж байна гэдгээ баримтан дээр тулгуурлаж тавьдаг. Миний буруу байгууд надад хэлж өгөөч л гэж асуудаг. Хэлцээч хэлдэг. Аюулгүй дээр 300 тэрбум долларын баялаг өгдөө шүү дээ. Яг аюулгүй доор бол 300 тэрбум доллар олон улсын жишг байдаг. Зэсийг гаргаж ирэх зардал нь өөрөө нийт зэсийн одоо зөөх мөх зардал нь нийт зэсийнхаа 30-40% нь байдаг. Одоо гаргасан байдлын 30-40% нь бол зардал нь байдаг. $100 гэхэд 30-40 доллараар зардал гаргаж ирдэг. Манайх шиг 200 км-ийн цаана дэлхийн том үйлдвэр буюу дэлхийн үйлдвэрлэлт хятад шүү дээ. 200 гаруй км-ийн наан ингээ байна гэдэг бол бүр тэр одоо энэ 40% ч бүр буураад 20% руу ч орж болно. Энэ 40% гэдэг бол Чилийн зэс, Африкийн зэсийн уурхай дээр байдаг тооцоо шүү дээ. Тэв алгасаж тэр далай дамжиж орж ирдэг үн. Манайх бол зүгээр аман дээр нь байдаг гэсэн үг. Миний ярьж байгаа нь энгийн байгуул. Яагаад 5 толгой ярьж байгаад мөртлөө дандаа оюун толгой яриад байгаа нь яг үнэтэй эсрэгцүүлээд ярьж байгаа маа. 5 толгой оюун толгоогоос 10 мэдхгүй 100 дахин муу гэрээ. Оюун толгой дээр би эдийн засгийн их ашиг дандаа ярьдаг. 5 толгой дээр би үндэсний тусгай тогтнолын тухай ярьж байна. Бүр санаа зовж ш. Мөнгнөөсөө бүр хальцсан. 5 толгой 6.4 тэрбум тонн нөөцний нөөцтэй. Зүгээр та нар хил дээр наваач өгж байгаа үнэ нь $80 өгдөг гэж бодчих. Нүүрс ухаад зөөхтөө гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирдэг орон Монголоос бол байхгүй. Манайх одоо анх удаа нүүрс ухаж байгаа биш. Налаах байна уу, Багнуур байна уу, Шивэо байна уу, Шарын бол байна. Нүүрстэй бид. Тэгээ энэ дээр дүгнэлт гаргах хэрэгтэй. Энэ дээр Ганбаатар хэлж байгаа юм биш. Бид даасан хөндлөнгийн шинжээш эрдэмтдийн дүгнэлт гаргах хэрэгтэй. Бид чадахгүй гэдгийг Шивэо, Шарын голоор хэлэх хэрэгтэй. 6.4-ийг та нар $80 гэж. 490, бараг 500 орчим тэрбум долларын asset байна гэсэн үг байхгүй юу? Collateral asset. Бүр ярих юм бол барьцаа хөрөнгө дээр доор байх гэсэн. Ухаж гаргах нь хэд юм бэ? 40% юм уу? 50% зардал гарах юм уу? Чи хөрсний тэр өнгөн манайх чи өнгөн хөрсөн дээр байгаа шүү дээ. А энэ судалгаануудыг бол яг мэргэжлийн хүмүүсээр гаргуулна шүү дээ. За яг 50%, 60%-аар нь хөрс суултаа хийдэг гэж бодъё. Тэгээд зөөхтөө бол Австралиуд бол бүр конвейерээр зөөчж байгаа. Хил дээр $80 шүү гэж тооцоод конвейерийн мөнгө нь хэд $2 тэрбум конвейер хийлдэг. 270 км-ийн конвейер хийлдэг. Төмөр замаар банк зөөх, төмөр зам нь тийм л маргаатай байгаа бол конвейер хийхдээ тэднээс усаар бууддаг. Зүгээр хийгээ шахдаг. Бүр ингэж яг ийм механик конвейер хийсэн тохиолдол байгаа. Хоолоогоор зөөдөг янз бүрийн аргачлалууд байгаа. Энэ олон хувилбаруудыг одоо би бас эрдэмтдтэй ярьсан болгоно та нарт хэлэхээс илүү Ганбаатар Санхүү гэдэг Facebook дээр би энэ талаараа маш их материалууд өөрийнхөө хэмжээнд гаргасан. Хамгийн 5 толгойд ноцтой юм би ганц зүйл хэлчихье даа та нарт. Төмөр зам дээр бол аюултай. Төмөр замыг зүгээр хүнд өгч болохгүй. Төмөр зам бол асуудал. Ben Rockefeller-ийн жишээ ярьдаг шүү дээ. Төмөр зам бол Rockefeller еврей, Чикагогийн еврей нөгөө нүүрсний, нефтийн тэр алтны халуурал болоод хойд нутгаар баахан тэр одоо лицензний уралдаан болоход Rockefeller хоцорсон. Хоцронгуудаа наадлын тэр төмөр зам дээр бага хувьцааш 9% нь авсан. Монгол хөлөөж байгаа найзуудтайгаа нийлээд. Тэнгүүтээ тэр дотор байгаа хүмүүстэйгээ нөлөөлөөд тэр төмөр замаар хэн ашигт малтмалаа зөөх вэ гэдэг мэдлийг авснараа хэдхэн жилийн дараа нэг том нефтийн компани үлдсэн бусд нь бүгд Rockefeller-ийн карманд орсон. Хэнийг зөөж, хэнийг дампууруулахаа тэнд шийддэг учраас төмөр зам тийм чухал.
Тэгээ удаачгүй нөгөө том нь хадган дээр лицензээ барьж өгсөн Rockefeller бүх цоонуудыг эзэмшсэн төмөр зам гэдэг ийм чухал. Тэр төмөр замыг гадны хүнд өгнө гэдэг бол 5 толгойг зүгээр өгч байгаа биш. Говийн бүх тэр хатуу цонх ингээд юм чамдаанд хийгээд явдгуул бол төмөр байна уу, зэсийн баяжмал байна уу, тэр одоо юу байдаг бүх баялгаа тэр төмөр замаар л гаргана. Хажуугаар нь дахиж төмөр зам байх боломжгүй. Ийм том стратегийн юм эрх мэдлийн ач холбогдолтой зүйлээ зүгээр бэлгэлнэ гэдэг бол тийм сайн зүйл биш. Та нарт тийш би миний саяны ярьж байгаа санаа зовж байгаа зүйл санаанаас зохиосон юм уу ямар нэгэн тийм хардлага сэлжиг биш. 3 гэрээ байгаа. 2 дугаар сарын 4 сарын 6-ны 4 сарын 17-ны. Гурван гэр би уншсан өөрийнхөө хэмжээнд дүгнэлт хийсэн. Ганц зөвхөн дүгнэлтүүдээс бас би зарим юм авсан, зарим нь бол одоо бас бодож үзэх юм бэ. Энэ олон дүгнэлтүүдийг зүгээр ингээд уншсан, ингээд амьхандаа боловсруулсан байгаа юмыг жирийн Монгол ирээдүйдээ итгэдэг залуу хүн зүгээр хараад ядаж дүгнэлтээ хийх нь ч бол. Эцэст нь хэлэхэд та нартаа би баярлалаа. Ингээд өнөөдөр намайг урьж ингэж яриа хийлээ. Францын улирчны холбооны дарагтаа би улирчны дарга байхдаа нэг ярьж байсан. Манай оронд 35 гарсан, 40 гарсан мань мэтийн юмнууд л одоо тэмцэх юм дөө. Тэгээ Бирмийн улирчны холбооны дарга сажууд байсан. Бирм байна уу, Франц танаад их гоё юм аа. Дандаа л залуучууд нь тэмцэх юм да. Мань нутал одоо ингээ өдөөд бол уран бүтээл бичээд би эдийн засгийн том ном бичнэ гэж мөрөөддөг байсан. Томас Пикетти гэж одоо ямар гоё ном бичсэн байна. Тэр Францын эдийн засгчдаар Пикеттигээ залуустай зүгээр. Би бол нэг тэрнээс нэг дутхгүй гэж бодож байсан. Тэгээд одоо ингээл мөрөөдөл байдаг. Зүтгэл байгаа ингээл талбай дээр нэг анхнаасаа л одоо талбай дээр л одоо хүн болсон юм шиг нэг л давкаалаа муу сайруулаад тэр залуу хэлжээс манай залуучууд тэмцдэг юм нэ. Учир нь гэвэл манай оронд дөж гарсан хүмүүс тэмцдэг. Өнөөдрийн улс төрийн муу шийдвэрүүд бол дөж гарсан хүний нуруунд дээр ирдэггүй. Энийг 60 70 80 90 хүрээд нас барна. Өнөөдрийн гарч байгаа муу шийдвэрүүд бол өнөөдрийн 20-тай 15-тай 25-тай хүүхдүүдийн нуруун дээр аян цахилгаан болж бууж тэднүүсийн нуруу хугалж байгаа юм шиг амьдралд нь дарамт учруулнаа. Тэрийг бол тэд мэддэг учраас тэмцдэг юмаа гэж хэлж байна. Би залуучуудыг тэмц над шиг ягс цугал муу сайнаа дуудуул гэж би уриалсан. Ядаж одоо ингэж одоо идэвхтэй байж энэ ядаж энэ аюултлагын талаарч байна уул уурхай баялгаас судалсан зүйлүүдийг мань уншдаг байгаасаа гэж бодлоо. Тэгээ өнөөдөр ийм олон залуучууд намайг уншсан би баярлж байна. Эцэст нь ганцхан хэлээд би яриагаа өндөрлөе. Ельцины үед Орос орн дампуурж, авилгалдаа идэгдэж, хэл хахуулдаа баригдаж, гэмт хэрэг, мафи тэтгэврээ тавьж чадахгүй, цалингаа нэмж чадахгүй юм сандарч байсан. Путин гарч ирэл тэтгэвэр нэмсэн, цалин нэмсэн, ажилтай болсон, олон залуучууд ажилтай болсон, гэмт хэрэггүй боллоо, дэг журмандаа орлоо. Юу өөрчлөгдсөн бэ? Ельцины үед байсан эмч Путиний үед яг ажиллаа хийж байгаа. Ельцины үед байсан инженер гинт архинаас гараад Путиний үед ч улам ухаантай болж нээлтмэл хийгээгүй шүү дээ. Яг л байдгаараа байгаа. Өөрчлөгдсөн ганцхан юм бол бодлого. Бодлого нь яасан бэ гэвэл 26 Риатын ташиг компаниудаа бүгдийн ширээ тойрол дуудаж ирээд өгөө нэг гэр бүлд бол одоо 5-10% хангалттай Оросын ард түмэн тодорхой хувийн арай ахиух өгөөч гэж гэрээндээ өөрчлөлт оруулсаа л гэдгийг хэлэх гээд байгаа байхгүй. Тэрний үндсэн дээр тэнэ 42 тэрбум доллараар өвлийн хэмжлэхөөр байгуулж. Айрмаараа өнөөдөр дахиад нэгт гараад ирлээ. Тэтгэврээ нэмж чадлаа. Олон үйлдвэрүүд нь буцаад ашиглалтанд орж байна. Арифлот одоо дахиад ажиллаж эхэлж байна. Арифлот төр онгоцыг хийдэг үйлдвэр. Тэр нэг бусад орны ерөнхийлөгч магтахтаа биш бол санаа авъя гэж би хэлээд байна шүү дээ. Дуурайхтаа биш, дуурайгаад хэрэг.
Энэ гэрээнүүдийг эргэж хараач. Зин гэдэг Германы тэр нөгөө эрдэмтэн байгаа шүү дээ. Нөгөө эдийн засаг ирсэн шүү дээ. Ингээд Зин гэдэг их том эрдэмтэн л дээ. Манай дээр лекц уншсан шүү дээ. Маш энгийн юм хэлсэн шүү дээ. Танайх ингэж утгагүй гаднаас зээл хууль зээлж явахаа ичээч. Ийм их баялагтай, ийм их уул уурхай баялагтай, ийм том баялагтай энэ цөөхөл ард түмэн юу зээлэх. Тэр наад баялгаа эргэж гэрээндээ өөрсдөө эргэж хараач. Та нар тэр интервью ярилцлагуудыг бас үзээрэй. Тэгээд маш чухал юм хэлсэн. Юу зээл? Манай орн бол одоо яг 1906 оны Английн рентизм гэж түрээсийн эдийн засаг. Бүгд түрээсэлдэг. Өмч хөвчлөлийн үеэр ер нь неолиберализм орж ирээд өмч хөвчлөлөөр 70 жил бүтээсэн бидний өмчийг 10 хэдхэн 13 гэж ярьдаг. 10 хэдхэн гэр бүлд ингээд луурдж өгсөн. Эхлээд төрийг өмчхүү болгож шалтан болгож хүчгүүдүүлэх хэрэгтэй. Дараад нь төрийг дараагийн хүчгүй болох юм нь юу вэ гэвэл нөгөө өмчийн хулгай хийж авсан тэр луурчтай бүгдийн толгой дээр нь гаргаж ирэх явдал. Дараа нь тэднүүсээрээ төрийн бүх хуулиудыг хүчингүй болгох явдал. Та нар санаж байна уу? Цаас мас хууль толгой дээр ураад байсан хүнийг санаж байна уу? Эцсийн дүндээ хуулигууд ор хулгай, мэдлэггүйд ор боол гэдэг үгийг тэд хэрэгжүүлдэг шүү дээ. Хуулигүй болсныхан дараа баялаг болгоны одоо бүгдийн лиценз хэлбэрээр бүгдийн карманда хийж авсан. Маш ноцтой алхмууд хийж шүү дээ. Таван том алхам гэдэг эднээс биднийг идэхийн тулд. Хамгийн сүүлийн арга нь монголчууд бүгдөө ингэ сэрээд босоод ирэхэд нь өөрөө өөрийнхөө төлөө хариуцлагагүй байхын тулд зүгээр төрийн бус байгууллагуудаар Монгол орны бүгдийн зүгээр ингээд шигээд бяцлаад ингээд шигцсэн. Африкуудыг тэгж манай айрам одоо өнөөдөр Сирилианд очиж би тэр баатарлаг хөвгүүдээр бахарч байна. Гэхдээ гоо Сирилион Америкийг эзлэх гээд байгаа юм. Тэр Европыг эзлэх гээд байгаа юм. Капиталистуудын улс нэртэй уурхай болгоод хайцсан тэднээс шиг. Биднийг одоо өөрсдийнхөө улс нэртэй уурхай болгох гэж оролдож байгаа. Тэгээд нөгөөдүүл нь арайчтайгээд босох гэхэд нь өөр бууруу орны цэргүүдэд мөнгө өгч тэнд мануулж байгаа явдал юм байгаа шүү дээ. Бидэн шигд амиа аргацаагаар бачуулж байгаа амьтдыг мануулж байгаа гэсэн үг. Гонигтай байна. Маш их гонигтай байна. Өнөөдөр монголчууд хангалттай хөл дээрээ босох баялагийг зүгээр л урсгаж байгаа. Би энийг баримтгүй яриаггүй шүү дээ. Оюутлогын тайлан дотор зардлаа 2.4 тэрбум доллар хэвтүүлсэн байгаа. 1.4 бүр баримтгүй. Тэр бол тэр улаан сайд, тэрвс тав сайд, ган хоёр сайд гурвын хамтарсан тушаалаар гарсан ажлын би тэр гурван сайд бас баярлалаа байна. Бас хоншоортой байж гаргаад зардлын хэтгэлтийн тодорхойлцсон. Ойрын үед чинь би өнөөдөр нямд орж байгаа намайг буруутгаад байлаа. Одоо яагаад худлаа юм яриад байгаа юм гэхээр одоо миний сайхан бэлэг сайд руу хилээд байгаа ганц юм бол чи наад зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрж болохгүй шүү гэж хэлээд байгаа байхгүй. Нөгөөдөл нь хүлээн зөвшөөрүүлэх гэдэг байгаа байхгүй. 5 тэрбум доллараар энэ уурхай босоод ингээд ашигтай ажиллана гэж яхад өнөөдөр 8.4 тэрбум буюу 3.4 тэрбумаар ингээд хэтрүүлсэн. А яг нөгөө тэр 3 яамны анхт бол 2.1 тэрбум долларыг баталсан. Тэрний маргалдчих хоорондоо 1 тэрбум гарна өссөн байхгүй юу? Энэ бол зардал нэмээд байна л гэдэг чинь бидний ашиг багасаад байна гэсэн. Ашиг багаснаа гэдэг бол бид дивиденд, ногдол ашиг манай орн хязгаарч авахгүй гэдгээр баталгаажуулаад байгаа байхгүй юу? Эднээс дандаа зардлын менежмент хийж ашиглаа хийдэг бүхэл бүтэн юм аргачлалтай энэ орны эднээс ганц хийдэг юм. Энийг хараад зүгээр суух уу? Энийг одоо би 11 жил ярьж байна. Та нар зүгээр эхнийх нь үгийг сонсоод нөгөөтгөл ярьж байгаа гэж бодох байх. Тэгээд гол доромжлуулаад яриад байх хэрэгтэй юм. Энэ цаана 2 тэрбум доллар гэдэг бол
1333 ерөнхий боловсролын сургууль татвар дээр нь 600 сая долларыг тэглэх гэж оролдож байгаа. Энийг тэглүүлд 600 сая долларыг 130 болгосон, 130 одоо 30 болгоцсон байна. Гэхдээ энэ мөнгө одоо дүүрсээ 600 сая доллар гэдэг бол Монгол оронд 1000 цэцэрлэг байх мөнгө шүү дээ. Монгол оронд өнөөдөр хэдэн цэцэрлэг хэрэгтэй гэж 240 мянган цэцэрлэгийн насны хүүхэд байна. 140 мянган цэцэрлэгт явдаг. 100 мянган гэртээ цааш суулдаг. 100 мянган хүүхдийг тооцох юм бол 100 хүүхдийн цэцэрлэг 1000 ширхэг бидэнд хэрэгтэй гэсэн. Нэг цэцэрлэг нэг тэрбум 200-аар баригддаг гэхэд 600 сая доллар гэдэг бол 1000 хүүхдийн цэцэрлэг гэсэн үг. 1.1 их найт төгрөг гэсэн үг. Дугай байх уу? Халахталд оромжлуулж байгаа учраас дугай байсан дээр үү? Хэзээч тийм байхгүй. Тэгэхээр хамгийн балиар нь шүү дээ тийм ээ. Энийг нойлоход хоошид монголчууд хэзээч татвар авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрж ишиг тогтоож байгаа гэдэг. Энэ бүр нойл хүрхээргүй аюултай зүйл шүү дээ. Энэ 2.4 тэрбум долларыг зардлыг нь баталгаажуулаад за энийг хүлээн зөвшөөрлөд гэлээ бол Монгол ашиг энэ ард түмэн хэзээч авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрж байгаа гэсэн. Бидэнд роялти л авдаг 5%. Эрдэнэт 18%. Оросууд одоо яагаад надад ингэж ялгаатай хандж байгаа гэж хэлэх эрхтэй шүү дээ. Чи яаж намайг дэрлэж байгаа гэж хэлэх эрхтэй. 95%-ийн Риотонтой авдаг 5% бидэнд өгдөг. 5% нь яагаад бидэнд орж ирэхгүй байгаа гэж 34%-ийн нөгөө хүүгээрээ 5% чи буцаад гүйлгдээ ячдаг байхгүй. Мөнгө гүйлгдээ. 5 толгой энэс 7 дороо гэж хэлэхээс одоо би өөр юу ярих вэ? За ингээд миний хамт олон миний санааг ойлгогдсон байхад би итгэж байна. Уутгартай байж магадгүй. Яг л олон жил энийг би ярьж байгаа. Таны уутгартай байж магадгүй. Гэтэл энэний цаана олон залуучуудын ажлын байр, олон залуучуудын амьдрал энэний цаана байгаа гэж би итгэдэг. Та нар залуу хүмүүсийг ажилтаа болгохын тулд үйлдвэр барих хэрэгтэй. Гангийн үйлдвэр, засайлуулах үйлдвэр барья. Багш инженерийн цалин нэмэгдүүлээ. Та нарын хүүхдүүдийг сургана, та нарын эрүүл мэндийн манаа зогсож байгаа нийгмийн ажилтнуудын цалин нэмээ. Хувимшилтуугаа ажилтнуудаа ажилтнуудаа бизнестэй болгоё, мөнгө хэрэгтэй. Мөнгө та нар хаанаас авах гэж бодож байна? Малчтын татварыг нэмэх гэж байгаа бол худлаа. Хувийн хвшилд ажиллаж байгаа хүмүүсээс татвар нэмж авах гэвэл худлаа. Энэ барилга дээр байгаа залуучууд өнөөдөр өөрсдөө яа гэж байгаа. Эрдэнэтийн үйлдвэр 25 жил нуруунд дээр бүх төрлийн албан агшийн цалин нуруунд дээр үүрээд сургуулийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг Эрдэнэт ангаараад нуруунд дээр нүүж ирлээ. Энэ Эрдэнэтээс нэмж мөнгө авах гэж оролдох юм бол одоо нуруу нь хугарлаа. 5 жилийн дараа төлөвлөгөөгөр бол одоо эднээс чинь нөөцөнд дуусч байгаа шүү дээ. Яг хөө эднээс одоо улс төрөөсөө болсон юм худлаа үнэн яриад одоо нэг 15 жил цаашаа сунгахаар боллоо гэж байгаа. Яа. Эрдэнэтээс 4 дахин том оюутлах юу ч өгөхгүй шүү дээ. Хин тэгээд эрүүл 184 мянган тонн зэс гарсан. 1 тэрбум тонн зэсийн баяжмал гарсан гэсэн үг. Зүгээр нэг 184 мянган тонн зэстэй тэнцэх хэмжээний баяжмал гэж хэлж байгаа юм. Яг үг нь бол 14.9 тонн алт гарсан. 31 тонн мөнгө гарсан. Нийт баялаг олсон орлого нь бол 2 тэрбум доллар. Хин гацаагаад байгаа оюутлага. 5 толгой хин гацаагаад байгаа. 2010 оны 10 сараас эхлээд 5 толгой нүүрсээ байн гаргаж байгаа. Хин ч очиж гацаагаагүй. Монголд ямар ашигтай вэ гэж асуусны төлөө тэд сайхан байлаг 500 сая төгрөгөөр миний сонссон мэдээлэлээр 500 сая төгрөгөөр Ганбаатарын эсрэг сөрөг PR одоо цацж эхэлж байна. Одоо 100-ны мэдээлэлээр миний нэг ингэсэн зураг мөр гараадсан шүү дээ. Гацаалаа мацаалаа гэж.
Энэ нүгэл. Гэтэ би дотроо баярлж асны хэдэн уран бүтээлчтэй гэртээ очихдаа хүүхдүүдэд тахтай очиж Ганбаатар. Би сайн ажил хийж байна. Ганбаатар ингэж олон талаар яриаг бол сайхан байлиг тэдэнд тэгж тийм олон төгрөгөөр тэгж ажил гэрээлэх үү? Ганбаатар эсрэг дайцлах ажил гэрээлэх үү? Гэрээлэхгүй. Би бас нэг хэдэн хүнийг ажилтаа болгож байна бас. Гэтэ нэг болцсон. Бидний татварын мөнгөөр битээ тэднийг санхүүжүүлээрэ. Риотентойгоос мөнгө авсан бол би баярлж байна, таг дуугаа байна. Монгол босно. Дандаа юм өөдрөг биш, харанхуй хар юм ярьсан байж магадгүй Монгол босно. Бямсруугатай би ярьжээс. Бас нэг хүн чинь итгэдэг хүндээ хамаагүй ярина шүү дээ. Сургууль ингээл зүтгэл ах юм. Моолуулахаас цаашгүй бас л халагдан байж шүү одоо юм яамаар ч юмтэй гэж. Би няцна гэж байхгүй л зүгээр яг итгэдэг хүндээ нэг жоохон хамаагүй сэтгэлээ онгойлгоо шүү дээ. Түнж байгаа ч. Сургууль минийхөө зүтг. Ядаж нөгөөдөө чинь дараагийн гэрээ хийхдээ зүрхэн чичрэг гэж өгүүлж байгаа. Монд гоё өгсөө. Тэгээд Монгол босох уу? Би босно гэдэгт итгэдэг. Би тэр итгэлээ баталгаажуулах гэж тэр итгэдэг хүнээс асуусан. Монгол босно. Богдын зүүнд 1911 оны хувьсгалаар манайх 5 яамтай анхны тусгай тогтнолоо баталгаа 300 жилийн дараа зов зүдэрч баталгаачиж чад 4 том одоо утгатаараа зурхаагаа зуруулахад Монгол их муу гэсэн. Бид ер нь маш хүнд байна гэсэн. Монгол маань арай ихэхгүй дахиад зурх гэсэн. Хоёр дахь зурсан дахиад муу гэсэн. Тэгээд тэр богдын лүндэн гэдэг 5 хуудас шарлсан хуудсыг одоо Бямсангаа өөрөө уншижээс Монгол хүчинд их сайн үнэлтэй. Уншаад 90 оны цагаан морин жил хүртэл бид ер нь хүнд тэгэл бодоо гиндэн тэгэл одоо амар тэгэл Сүхбаатараас нөхсүүлээр тэгэл одоо Чойбсон Цэдэн бал бидний бүх өрхийн тэргүүн Монгол өрхийн тэргүүнүүдэд бид очиж цааслуулсан орсон. Бид аяг хүнд байсан. Хүмүүс энийг мартаж болохгүй. Дандаа бидний энэ сайн өнөөдрийн амьдралын төлөө үтгэж золиос. Тэгээ 90 оны цагаан морин жилээ гайгүй болно. Гэхдээ бүрэн өөрчлөгдөхгүй. 2012 онд тусгай тогтнол алдах магадaltaй шүү. Энийг л давж гарвал Монгол улс 16-17 оноос босно. 21 оноос хинт ч хүчрэхгүй хүчрэх орн болно гэж. Энэ бодтой бид өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй. Манан бол дуусцаа. Тэд зүгээр зул бүхнийхээ өмнө бадмалдаг шиг бадмалж байгаа. Тэд өнөөдөр энэ парламент дотор би хүний нэр хэлээд яах вэ? Ямар ачаагүй ялцарсан байна. Тэд өнөөдөр зүгээр л тендер албан тушаалаас өөр юм бодохоо болсон. Манайх нь болохоор одоо аныхан ч ялгаагүй. 16 онд ялаад хинд ямар судал хойрлох вэ гэдэг найраа цаг наргуу шүн өдргөө хийж байна. Улс төрчдийнх нь үүдэнд ингээд шүн өдргөө хүмүүс ингэж ойчрлж байна. 16 онд ализэний бидний хуурцсан шүү дээ. Тооцоолцсон. Тэдэнд тийм боломж бид өгөхгүй. Та нар зүгээр бод маш их тэрбум доллар төлнө. Гэтэл бид гарна. Урд хурш нэг хүүхдийн бодлого барьсаар байгаад одоо ажил хийж байгаа одоо 16-17-оос ажил хийж байгаа нэг хүн ажил хийхгүй 2-3 ахмад хижээдэг нас руу орсон. Одоо нөгөө энэ босгосон нөгөө хүмүүс чинь хөшөрчж байгаа байхгүй хөдөлмөрийн чадваргүй болоод ажил хийдэг хүмүүс нь аягүй олон ахмад хижээх болоод нийгмийн нөгөө дисбаланс гэдэг юм болж харж байгаа. Тэгээд хятадын тэнгисээр маш том маргаан үүснэ гэдэг бол бидэнтэй материал. Орос бол Украинтай бүжиглэлтэй Европтой үндсэндээ хөшгөө хаачлаа. Зүүн Аз руу 8 хэн биднээр дайрна. Одоо бид нүдээ нээж харах цаг болсон. Одоо бид нүдээ нээх цаг болсон. 5 толгойг
Энэ ширээ ингээд хандлахаа байна гэж та нар бод. Энэ ухаан удаг гэж бодож. Ухаан удаг гэдэг юм бай. Өрмөн коксын нүрс өрмөн. Энэ ухаан удгийг баяр эрдэнэ сайд эдгээр нэг хүн өгч байгаа нь яг нөгөө Рокфеллер тэр нөгөө төмөр замын 9% эзэмшижсэн мөртлөө энэ хүн бусдаа бүгдөөрэнд нөлөөлөд дандаа тэрүүгээр шийдвэр гаргадаг байсан байхгүй. Энийг эзэмшиж байгаа хүн мөнгө олохлоор зэрэг энэ том туудад нөлөөлж эднүсийг зогсоогоод энийгээ зарс дуусаад нэг 20-30 жил ажиллахад мөнгөтэй болсон байна. 76 үеийн 76 худалдаж авна. Энэ бидний хяналтаас гарахгүй гэж тооцсон. Тэнгэр гэж байдаг. Эд хэд шунсан гэж хэлэх нь хаашийн хит одоо ухаалаг загнаж угаах үйлдвэр Казахстан соёлыг барьсан. EBRD-гээс санхүүжилт аваад Европын сэргийн босголтой санхүүжилт аваад хийсэн асар их мөнгө энэ рүүгээ хийсэн угаасан нүүрсийн урд хөрш ерөөс авахгүй байгаа. Яг л тэд бодлогоор аваагүй хоёрдугаар угаасан нүүрсний зах зээл бол аюул бага байдаг. Яг л Австрали бол угаасан нүүрсээр бараг полны хангадаг. Тэгээд зүгээр угаагүй нүүрс гаргах гэхлээр чинь нөгөө нэг энэ их мөнгөний одоо би тэр данс тооцоогийн бүгдийн танад одоо бүр бичгээр нь өгч болно шүү. Энэ их зээлийн хүндээ шатчаа. Сарын 30-40 сая доллар хүн төлнө гэдэг бол тийм сайн зүйл биш. Ингээд энэ шатаад ирэхээр одоо яах вэ гэвэл нөгөө худалдан авагч маань авахгүй гүрээгээд байгаа энд одоо ингээд бүр хэзээ ч босгооргүй болохоор зэрэг яасан бэ гэхээр одоо энэ том ширээгээр нь тэр чигт нь ийшээгээ 8 ацэл гэрээ хийх юм бол энд байгаа өрийг дотор нь шингээж өөр ашигтай гарнаа гэсэн үг байхгүй. Миний санааг ойлгож байгаа юм тийм үү? Тэгэхээр энийг үстэй би зөв маш их бүдүүн тоомоор ярьлаа шүү. Та нар хамгийн гол нь материалуудыг унших хэрэгтэй. Би бол одоо бүтэн 7 хоног зүгээр өдөржин шинж уншичээж зах зах дээр нь очиж 3 гэрээ би уншсан. Энтэй холбоотой 5 гэрээ байгаа. 3-ыг би уншиж шээ. Ерөөсөө дэндүү ихтэй. За ингээд Монголын одоо энд ингээд хуулийн сургуулийн тэндээс ингээд харагдаж байна. Монгол улсын их сургуулийн хажууд бид уулзж байна. Монголын хууч өөрийгөө хууч гэж боддог. Тэр профессор байна уу, гавьяат байна уу? Монголын бүх хууч нарт би өртөө. Би тэдэнд дандаа баярлж явдаг. Тэд амиа бодож биеэ үнэлэгчийг царайлж мөнгө бодож 5 толгой оюутлогоо дээр ялангуяа оюутлогоо дээр ган хийж дуграагүй буйнаар өнөөдөр би оюут толгойг Монголын ард иргэдэд ярьж хүмүүстэйгээ би ойрхон байж чадсан. Өнөөдөр шинжлэх ухааны техникийн их сургууль миний багш нар л да. Энэ уул уурхайн салбарын эрдэмтэн профессоруудад би хязгааргүй баярлж байгаа. Тэд амиа бодож таг дугаа байснараа надад хүмүүст танигдаж энэ бүхний хүмүүст ойлгуулах боломж олгосноор нь би тэдэнд хязгааргүй өртөө. Энэ предмет юм байна шүү. Энэ судлагдах оюут толгой гэдэг энэ гэрээ чинь өөрөө предмет. Өнөөдөр энэ шүтээстэй, мөстэй өнөөдөр хуулийн сургуулийнхан байна уу? Энэ одоо уул уурхайн сургуулийнхан байна уу? Энийг одоо ингээд эрэг боот болгоноор судалж энэгээр нэг ширхэг инфракт ажил хийсэнгүй шүү дээ. Ямар хөг юм байна. Би усны эрдэмтдийг харин би одоо санахгүй. Усны эрдэмтдийг бол би үзэн яддаг. Үзэн ядах гэж үг муухай үг л дээ одоо. Өрөвддөг. Гоё үг бол өрөвдөх юм. 12 усны эрдэмтэн говийн усыг хов сорчход манай говийн эмзэг байгальд экологт ямар ч нөлөөгүй гэдэг дээр гарын үсэг зурсан тэр эрдэмтдийн хүүхдүүд нь ирээдүйд сайн яваасаа гэж би хэлсэн. За ингээд хаваа хүний төлөө ингээд олон жил хэмдэ надад олон жил 11 жил явж байна. Хүмүүс ингээд итгээд хүндлээд ингээд цаг заваа гаргаад
ингээд уулзаад ингээд ярья гэж яхаа би баярлдаг болчихжээ. Энэ ажил чи их л тийм сэтгэл зүйн хувьд их тийм дарамт, доромжлол, тийм муухай тийм товтлогын дунд байдаг ажил л да. Тэгээ ингээд хүн ингээд хүндлээд Амбаатар ажил чамайг сонсё гэдэг ингээд ийм одоо тийм ээ энэ зах зээлийн одоо завгүй үед цаг заваа гаргаад ингээд сууж байна гэдэг би баярлаж хүлээж авч байна. Ингээд намайг урьж миний одоо бодож зүтгэж байгаа энэ үлсийн минь талаар сонссон их баярлаа. Миний одоо ярьсан зүйлүүдэд холбогдуулж асуух, тодруулах зүйл байвал би хариулах болно. За үндсэндээ за манай мандаж ингээд яагаад вэ штэ. За ямар ч байсан би танад нэг л зүйл хэлээ. Одоо баг сонгуул ойртсон. Дорноо бүх бэлтгэлээ базаа. Их хурд нь байна уу, нийслэл иргэдийн хурд нь байна уу, дүүргэд нь байна уу, аймагт нь байна уу? Шууд үз. Энэ тийм муу улсуудын хийдэг ажил тэгээд гоё хүн, сайн хүн хийх юм бол пүпа гэдэг ийм ойлголт төрүүлснээ одоо зогсоо. Амбаатар эдэнтэй үйлдвэрчний дарга болж тэмцсэн, Эршин шийдлгэн гэдэг одоо гудамж гэр болж бас тэмцсэн. Үндсэндээ баг би наа мессенжер заалны барилдаанд л барилдлаа шүү дээ. Ерөөс улсын наадамд нэгч барилдаагүй шүү дээ. Заалны барилдаанд шуугуулаад зүгээр ерөөсөө тонгороо тэгэл ерөөсөө сэрэн дунгуу хийгээд заримдаа нохоо мордоо түрээл өгөөл байлаа. Сайнч барилдчихсан. Тэгэл би чи улсын наадам зодоглоё гэдээ 12 он шийдсэн биз дээ. Тэгээд улсын цолонд төрлөө. Эргээд бодоход их олон жил гудамж тавьсан байна. Маш их ядардаг, маш их зүдэрдэг. Хүн их зүдэр. Тэгтээ их юм ойлгож аваа. Тэгж гудамд хатаагдаж тэгж одоо борц хортлоо гатаагдсан хүн бол энд ороод хувирна гэж байдгаараа давуу тал. Эцэс тэр ордны тэр гой зузаан хэвс мэвс тэрэнд автна гэж байхгүй. Би одоо ч дандаа алхдаг. Дандаа одоо гэрээсээ ордоор алхах нь машингүй. Дөнгөж сая бол яг би сая сонгон хайрхны 83 дугаар сургууль дээр эцэгхийн зөвлөлд нь уулзалт хийгээл ярьлаа. Миний ажил бол ерөөсөн хүн өрөөл би байнга очих хэрэгтэй. Мэдээж тэнд бол одоо хүүхдийн хүмүүжэл би нийгмийн зүтгэлтэн хүн. Би өөрийнхөө тэр менежмент, эдийн засгийн тэр онлоо сурсан юмаа би бизнесмен болно, эдийн засгч болно гэж бэлдэжсэн тэр юмаа одоо эндээ ингэ зэврүүлж болохгүй шүү дээ. Хүнд хүргэнэ. Тэгээд дөнгөж сая би сая дүүгээрээ наашаа ингээд яарвчлан хоцрох гээд би яг цагтаа 7 цагт ирсэн ингээд амжиж ирлээ. Амьдралын хэв маяг үзэл бодол маань тогтдог. Тэр ингэж одоо гудамж тэгж маш хүнд тэр нөхцөлд ингэж өсгөл өндөр цагдаа нарт шилбээ хуг өшгөлүүлж байлаа шүү дээ. Яг дээгүүр яадаг ч хүн шүү дээ. Бүх тулаан бол дандаа бүсгүүнээс доогуур тэр шилбэний тэр хавар зодоо бол. Зүгээр өстөө шажхан тал аав шүү дээ. Айгуугч. Яг зодтолдох юм нь бол одоо ингэ брезентэн машин дотор оруулж зоддоо шүү дээ. Начхан тал үзэндээ харин өстөө нэг шар усаа тартал үзсэн шүү дээ. Хэцүү маш хүнд. Тэгээд одоо зүгээр эргээд харахад бол эртхэн шиг орж ирдэг байж тээ л би бодож. Дахиад их хурд үзнэ. Аюу толгойг их хурд орснороо би ард иргэдийн анхааралд оруулж чадлаа шүү. Тэрний өмнө бас их олон жил ярьсан л үстэй. Хэлтгэлээ шууд ор миний зүгээс өөрийн туршлага өөрийн одоо тэр жоохон мэдлэг барьдаг юу байна уу бүх юмараа би танаас зориулна. Яг одоо бол энэ тэнд ингээд 3-4 клуб надтай хамтарч ажиллаж гарыг гэж байгаа. Би бүгдэн дээр нь яг энэ үгээр хэлж байгаа. Би Махатма Гандиг би хүндлэлтэй тэрний нэг үг байдаг шүү дээ. Би шороо намайг хүмүүс одоо их мундаг улс төрч оргалд гигантэн сент гэж нэрлэдэг байлаа шүү дээ. Ингээд агуу одоо гигэрсэн хүмүүс ингээд ярих юм даа. Үгүй би шороо над дээр хүмүүс гიშгэ сайн сайхан амьдраач би шороо гэдэг нэг юм жижигхэн зохиол өгдөг. Тэгээд том хүний үгийг зээж хэрэглэж байгаа битээ бодорой. Би бол
та нарын өмнө ороод 11 жилийн нийгмийн зүтгэлтэн болж одоо зүтгэлээ. Та нарынхаа буйнаар өдөө датаа явнаа. Намайг хайрладаг олон хүний буйнаар л яваа. Надад ямар нэгэн олигарх, бүлэглэл, практик юу ч байхгүй. Эхний 3 жил бол ер нь дотор муухай орвол бөөлт цутгал муухай хэлүүлсэн шүү дээ. Яг хүнд ингээд доромжлуулж, гүтгүүл, чин сэтгэлээсээ явж байхад муу хэлүүлэх шиг муухай байхгүй. Гэхдээ ингээд ороод ирэхэд эхнэр маань тэгэл хүүхдүүд ч гэсэнтэй тэгэл хамаатан садан дүүнэр надтай бас ярихаасаа санаа зовж хөрхий яаж шаналж байгаа бол гэж бодоод ингээл тэгээд 3 жил ч одоо за ямар өөрийнхөө төлөө явж байгаа биш. Би хинч болоод нэр хүнд утаагцсан хин тэр хин хамаатай. Би үнэн сэтгэлээсээ явж байгаа. Ингээд 3 жил явсны дараа 4, 5, 6 дахь жилээс хүмүүс ажиллаж эхэлдэг. Энэ нэг юм одоо олон долоо яриад юу гэнэ үү? Гэхдээ нөгөө юм ярьсаа л ингээд дараагийн 3 жил нь ажилладаг. Танах айхтар моолхон багсдаг. Дараагийн 3 жил 7, 8, 9 дахь жилээс бол үнэлж эхэлдэг. Энэ тууштай байна. Энэ анх ярьсан юм ярьж байна. Энэ ер нь байр суурь нь хэвээрээ байна. За энэ ч нөгөө арай чулгаа хийгээгүй юм шиг байна. Зайлвал. Ингээд хараад байт. 10, 11 дахь жилээс ингээд хайрлаад хүмүүс ингээд нөгөө нийтлж мэдлж намайг муудах юм бол ингээд хамгаалангүй өмөрч маях орж эхэлдэг. Ийм олон жилийн дараа л энийг мэдэрдэм байна. Тэгээд энэ хол урт замыг та нарыг туулаасаа гэж хүсэхгүй. Тэр учраас энэ болгон дээр миний одоо гიშгүүр нь болж та нарт дэм болох юм байдсан бол би дандаа бэлэн. Яаж зохион байгуулалтанд орж яаж яах юм гэдэг бол манай зорилт байтар байна, бийч байна. Би яг нөгөө хууль муу тэгэл одоо чинь одоо бэлчээр мачтай холбооны дарга болсон шүү дээ. Бас зүгээр байхгүй одоо ингээл ер нь бол ачаал надад их байна. 76 гишүүн 76 нэг асуудал барьж аваад 4 жил нүдэхэд Монгол орнд үсгэлээ болсон шүү. Тэгэхэд ингээл зарим нь өстө ажиглалтай ажил хийж байна. Зарим нэг юм сэнтгүүд нь зүгээр хамаг ажиллаа аваачаад ерөөсөө ядраал яваад байдаг. Тэгэхээр олон сайхан юм зөв хүмүүс орох хэрэгтэй гэдгийг би хэлмээр. Тэнд муухай хүмүүсийн газар биш. Сайн хүмүүс оролцохгүй байгаа учраас тэнд муу хүмүүс байдаг гэсэн. Энийг би та нарт хэлж зохион байгуулалтанд орё. Би та нарыг шууд ингээд гараад тэмц мэмц гэж хэлээгүй шүү. Тэр нэг тийм зөв арга биш. Одоо нэгэн та нартай ингээд бас энэ замаар яваа та нарыг ингээд хүндэлдэг, та нарт бас хөндлүүлдэг нэг юм ганц нэг хүн байж би ганцаараа биш шүү дээ олон хүн байгаа. Тэгээд энэ мэтийн хүмүүстэйгээ хүчээр нэгдэг. Би ядаж арга зам хэлнэ. За яг ингэж хүмүүс танигдаа дараа нь ингээд тэр хүмүүс итгэлийг аваад ингэж шүү. За яг ингэж моолуулж явах үедээ бол ингэж л боддсон шүү. Сэтгэл зүйн дасгалыг ч хүртэл би хэлнэ. Бүх сутгал муухай хэлсэн тэр бодлогоор одоо энэ залуучтай холбооны байдлын тэр дөрөв давхар одоо битүү хөсний коммент байгаа үстэй ингээд нэг тэр чинь юу гэдэг вэ нэг юм багийнад сууж яадаг тэднээс бол зүгээр цоцол мөнгөний нөгөө өмнөөсөө барилдаж байгаа тэр нөгөө муухай мөнгөтэй тэр муу оюутлын тэр тарантлын тэр бууны нохоонуудыг телевиз радиод мөнгөө тэр ингээд цуцаж тэр ядагтлан тэр цацуул бид цуцахгүй шүү дээ. Сэтгэл зүгээр хүчтэй хэвээрээ байна. Тэднээс ингээл амар том зар гаргаад сөрөг PR явуулж одоо энэ суманд дуусчандаа л гэж бодож байна. Бүр дараагийн бодлол одоо миний бацтайг арилгаж байгаа. Одоо л Монгол босгондаа гэж бодож байна. Ойлгомжтой байна тийм ээ. Монгол ухааш муулуулах тусмаа өнгө. Мэдээж хүндэлтэй заримдаа яг зохиолд орчтой. Би ингэж ярьж байгаа ч гэсэн заримдаа ингээд зүгээр ев фитл ингээд зүрх рүү ороод тэгэл шүн нойр хөрөхгүй ингээд бүлэнгээр ингээд байж байгаа тийм үе байна шүү дээ. Надад хүн шүү дээ би чи. Гэхдээ үргэлж тэмцсэн. Сэтгэлээ дандаа хатчуул улам яртай бол улам л өнгө. Ийм зүйлүүдээр би хамтарч ажиллахад бэлэн шүү. Яг вэ олон юм руу л орох юм доо. Танартайгаа л хамт. За
яг яаж манлайлж удирдах вэ гэдэг бол дараагийн асуудал шүү дээ. Аль хэмжээнд вэ? Би ямар нэгэн яарлах дарга зэрэг тэр юм бол надад сонир биш шүү. Би зүгээр та нарт хоёргүй сэтгэлээр үйлчлэх үүрэгтэй. Би үйлдвэрчний холбооны ерөнхийлөгч байхдаа хэлжсэн. Би бол ерөнхийлөгчөөс илүү ерөнхий үйлчлэгч шүү. Та нарыг би өстой аав шиг хамгаална гэж би дайрчээсэн. Нэг аймагт өдөрт би 5 уулзалт хийдэг. Цаг чангалаа ярьж шүү. Зүгээр нэг худлаагаас ямар ч мөнгөний төлөө юм биш шүү. Энэ цэвэр сайхан их орныхоо төлөө хийж байгаа. Энэ би хэзээ ч үйлдвэрчин мөнгөний төлөө хийж байгаа. Тэр цаг нь надад талбай. Би хаан банкнд байсан энэ хоёргоотой би бас зөвлөх нь ажиллаж байсан. Тэр үеийн цалингаасаа энэ одоо хөдөлгөөн байна уу, үйлдвэрчин байна уу, их хурлын гишүүний ажил миний банкнд байсан цалингаас дандаа миний цалин буурч ирсэн. Энэ бүх ажил бол цэвэр ёстой нөгөө зүрх сэтгэлийн нөгөө кадр. Ажилдаа би дуртай, дурлцсан. Тэгэхээр хүмүүсийг гэгэрүүлэхэд цаг наргүй яар боломжтой байвал телевиз болгон зүгээр өстой буруу дуулаагүй бол дандаа очиж. Үргэлж телевизээр голохгүй. Дөнгөж гарч байгаа телевиз, кабелийн телевиз, орон нутгийн телевиз боломжтой олдвол FM боломжтой олдвол ярихын тулд өөрсдөө асар их унших хэрэгтэй. Асар их унших хэрэгтэй. Асар их өөрсдөө зодолж, зовоож унших хэрэгтэй. Одоо 5 толгой гэдэг чинь 17-ны гэрээг би одоо 5 гэрээний 3-ын л гараасаа гарлаа шүү. Одоо чилээсэн том 2 гэрээ миний өмнө одоо ингээд ийм дузаа гэрээ байна. Бэг уншина. Ингэж их уншиж зэвсгэлжээс дараад нь ярина ухаас биш. Бас ярихын төлөө ярихгүй. Энэ болгон бид ард түмэндээ хийж байгаа ажил магадгүй 60-та, 70-та, 80-та болчоод тэр үед би тэгж тэмцэх байсан да гэж бодохооргүйгээр би амьдарч байгаа. Тэр үед би хүмүүсийн тэр муухай балиар дотлогоонд нь би нэг жоохон автаад ажиллаа зогсоодсон шүү гэж би хэвжээж бодохооргүйгээр ажиллаж байгаа. Энэ бол та нар ард түмэндээ хийж чадах ажил. Олон намайг зөөлөн шууд одоо юм зэвсэг тэмцэл маягийн хийхгүй гэж манай мөнхөр ирээд намайг бас жоохон шүүмжилдэг байсан. Тэр надад ихтэй зарим иргэний хөдөлгөөний тэмцэгчд маань надад бас дургуй тэрэн дээр. Би тэдэнд хэлдэг. Олон жилийн ард түмний хөдөлмөрийг битгий муухай болгоорой. Хэзээ ч тэмцэл нэг хувь хүний нэг баатарлаг тэмцлийн тийм дуул болж болохгүй шүү. Би мөнхөр найзгаа хэлээгүй шүү. Би бас хараад очиж иргэсэн битээр одоо ч тахгүй. Би зөв тэмцлийн арга барил дээр арай өөр. Миний хийдэг зүйл бол ард түмнийг гэгэрүүлэх, соён гэгэрүүлэх, мэдээлэл өгөх, мэдлэг өгөх гүцээ. Дараа нь тэд сонголтоо хийн, зөв сонголт хийн. Дараа нь зөв хүмүүс парламент гарна, Монгол ороо аврагдсан. Энэ миний итгэл үнэмшил. Ийм цөөхөлөө, ийм хоёр том ийм орны дунд байж байгаа бид хоёрын хооронд бослох шиг юм гаргаж ингэж арчаагаа алдах юм бол хятад Орос цэргүүд нэгдсэн үндэсний байгууллагын цэнхэр малгай өмсөөд нүүбийн цэрэг гээд инхийг сахиулах гээд орж ирдэ шүү. Тэгэнгүүтэл эхлээд орж ирэхдээ 14 хоногор орж ирдэ гэж чаа. Тэгэнгүүтэл 1-р хорооллын, 8-р Вашингтон, 3-р орчинд асар их одоо зэвсэг, бөмбөг хийж байсныг илрүүллээ. Дахид 6 сараар сунглаа гэдэг багтай. Тэгээ жоохон байж яснаа л өмнө говийн тэр цогцчийн өмнө говь суманд зэвсгийн том үйлдвэр байсныг илрүүллээ. Оюутан тойруулаад гашаад татсан багтай. Энэ зэвсэг байж магадгүй, дагтай шороо байж магадгүй шалганаа гэж богоноор нурагшаа зөө шалгана штэ. Мөн байна дахиад 10 жилээр сонгоё. Энэ танаас гонхтой сонсож байгаа юм штэ. Би энэ рүү хэзээ ч Украин шиг байдлаар ард түмнээ оруулахгүй. Тэгсэнд орвол муулуулаа явчихсан. Тэмцэл гэдэг бол мэдлэгтэй хүний стаж шүү. Асар их муу сайн олон хөлбөрүүдийг бодож тэмцэх хэрэгтэй. Тэмцэл гэдэг хэзээ ч өөрийнхөө төлөө биш. Тэр мэтгэлцэн дээр намайг яаж дормжуулж яг хун толроонд дайрч хахад би тэр хүний нэг ширхэг суу хүн рүү яриаггүй шүү. Асуудлаа би ярьж байсан. Уг нь би математик олимпиадын уг нь аврагт юм байна. Тэр 20,000 хөсөгчөд би тэр үнийг нам зохиж унах юм бол надад амар.
Нью-Йоркийн бирж дээр очиж яагаад алхах гэсэн чи хэний зардлаар явсан юм? Аюултай чи аюултай тогооч үстэй. Чи тэдэнд тийм контракттай байна шүү дээ. Наад бүгд байгаа. Хаан жаргуулж гэдэг энэ байгууллага чи багаагийн зөөдөг үстэй. Ингэж ярих юм бол миний тэмцэл буруудна. Би зарчмаасаа хурчин гэсэн. Би хэн нэг хүнийг адалж, хэн нэг хүнийг цааслах гэж тэмцэл хийж байгаа гэсэн. Хэзээч тэмцэгч хүн тийм байж болохгүй. Хэзээч тэмцэгч хүн хувийн тухай байж болохгүй. Чингис хааны маань үгүй шүү дээ. Адгийн хүн ярьдаг. Дунд хүн үйл хэрэг ярьдаг. Агуу хүн үзэл санаа ярьдаг гэдэг. За би нэг дунд хавьд нь байгаасаа гэж бодчих. Ядаж тэр үзэл санааг нь ярихыг би хичээдэг. Бидний энэ ярьж байгаа чинь ард түмэндээ мэдээлэл өгөх гэж оролдож байгаа хэлбэр бидэнд өөр вариант байхгүй дээ. Тэгээд сонгуульд орох. Тэр чинь тэгээд хідэн тийм арчаагүй луурчин паразитуудын хийх ёстой ажил гэж бид гараад ирэхээр муулдаг төдий хүмүүс биш шүү дээ. За аюул толгойн гэрээ одоо Бэлэн нөгөө хаана байна гэж асуусан тийм ээ. Миний Ганбаатар Facebook дээр ороод бүх мэдээллүүд нь байгаа шүү. Энийг та нар маань сайн судлаад мэрэгжлийн хүн судлавал ядаж хувь хүн талдаас ашигтай шүү. Өнөөдөр дараагийн уул уурхайн гэрээнүүд дээр эксперт шинжээчд манайд байхгүй. Аюул толгойн гэрээг одоо би 11 жил судалснараа дараагийн гэрээ байгуулахад би зүгээр шинжээчд өвчнөд орно гэж хэлдэггүй мэхэд ер нь их юм арина. Ямар ч үсэн их сургуулийн энэ зарим нэг ухаантай царайтай профессоруудын хажууд бол би зүгээр хамаагүй дээр. Эсвэл би тэднийг хараад зүгээр түрүү хэллээ шүү дээ баярлалаа. Хүнийг байхгүй хойгоор дандаа магтах ёстой. Миний зарчим байна шүү. Би тэдэнд атсандаг. Маш буянтай. Надад ярих боломж өгсөн. Тэд буянтай хүмүүс. Миний удаа дайс тэд мэрэгжлийн ажлыг хийгээгүй. Хизээч хуулиар суралцаагүй Ганбаатар тэд энэ гэрээний хуулийн талаар дүгнэлт өгөх боломжийг өгсөн. Хязгааргүй баярлж байгаа тэдэнд. За дараагийн асуулт бол аюул толгой улсын хурал дээр ингээд аюул толгойн төлөөлөл дотор энэ гадны дайсан байна уу гэдэг байгаа шүү дээ. Байлгүй яа. Африкт донор тусламжаар одоо энэ Африкийг сүрүүлсэн тактик чинь донор тусламжаар ингээд мөнгө өгөөд өгсөн мөнгөний 60% нь эхний жилдээ Швейцарын банк руу явдаг гэж байгаа шүү дээ. Дандаа тэр том генерал улс төрчдийн тэр нууц данс руу ордог. Швейцарын банкны тэр эзэн шүү дээ. Тэр энэ капиталистууд чинь нэг гартаа шүү дээ. Тэднээс чи эхлээд тусламж хэлбэрээр өгөөд нөгөө юм үзэг улс төрчин хулгайлаад хаана хийх нөө зүү болоод хаашаа хийхээ мэдэхгүй гатгаж өгнө гэдэг шиг хаана хийхээ мэдэхгүй байхад нөгөөдгийг аваад өөрийнх нь карманд буцаагаад хийж гэсэн үг байхгүй юу? Швейцарын данс нь. Тэгээд нөгөөдөө чинь одоо чи миний энэ лицензийг авахд хулгай хийж тусалсан би чамайг шагнасан чи тэнгэрийн мөнгөний хадгалуулсан. Одоо би тэрийг хулгай хэмээр надад авч өг. Одоо хараач болохгүй бас энэ арт түмэнчүүд авчих гээд байна шүү дээ. Чи өөрөө л мэд. Гэт Швейцарын банкны тэр байгаа зарим нэг юм яг нөгөө эзэн өөрөө үзүүр нь гаргадаг байхгүй. Ухаан алтаж нөгөө төсөнд лицензийг өгнө шүү дээ. Та Швейцарын банкны дансыг нээн гинэ гэх нэг 3 жилдээ нэг удаа нэг юм компанид ажил болж PR явдаг үстэй. Тэр чинь нөгөө өөрийнхөө шилийн сэрчүүдийг ажилд нь оруулах тийм тактик байхгүй. Тэгээд гинт намддаг үстэй тэр чинь бас. Бүр гаргаа хийчихвэл тэгээ хулгайчнаар маань тэгээд цаарч шít. Нөгөө арт түмэнд алуулаа хийчих шít. Бас тэднээс чи хайрлах хэрэгтэй шít. Баяр зөвч тийм. Баяр тэр хүний нэр бий мэдэхгүй. Би хүний байхгүй гоо ярих дурггүй. Би бас зарчимтай. Тэгээд нэг юм хэнийхэн ч үлээд ингээд нэг баашин дэлгэрдэн энийг монгол хүн гаргана гэж та нар бодож байна. Энэ цаанаасаа шүү дээ. Бодлогоор шүү дээ. Очиж ажиллаа хийлээ. Наад очиж юм гацаагаад шүү. Очиж ажиллаа хийж ярьсандаа байгаа ч. Тэр 2 тэрбум долларын зардлын хэтрэлтийн 1.4 тэрбум доллар нь ямар ч баримтгүй гэдэг асуудал байгаа шүү дээ. Ямар ч баримтгүй. Риотын шиг үндэстэн дамсан корпорациуд бол сарын 10,000 доллар өгөөд
20-30 аккаунтант тэнд ажилладаг, эдийн засгт ажилладаг. Хуульчдын бүхэл бүтэн өндөр баг ажилладаг. Сарын 10-аас 20 мянган доллар авдаг тэднээс. Тэд ийм алдаа хязгаарч хийхгүй. Тэд баримтыг зүгээр яаж ялгаар гаргаж ирнэ. Тэгэхэд 1.4 тэрбум доллар баримтгүй байна гэдэг бол тэр үеийн гэрээ батлсан хүмүүс авсан байх магадлалтай гэдэг ийм сэжүүр гарч байгаа шүү. Баримтгүй байна гэж байна шүү. Амьдрал баян байгаа. Түүхэнд бид нэг ийм хэцүү юмыг одоо засаж, эмчилж, янзлахал үүрэг өнөөдөр бидэнд байна. Тэрнийх нь одоо тэргүүн игнэнүүдийн нэгэнд нь нэг юм Монголын нэг жирийн залуу ингээд зүтгэх боломж надад олдсон. Энэ бол асар том хувь заяа. Би өөрөөсөө хязгааргүй баярлалаа. Ер нь яг би нэг жоохон шүтлэгтэй хүн өмнө шүү. Гэтэл хүний амбиц, хамгийн том амбиц ямар амбиц байдаг гэж удмын төрлийг дэвшүүлэх гэж байгаа шүү дээ. Өвөг дээдсийн тэр сайн явж одоо авч ирсэн тэр нэр хүндийг ядаж өнөөгийн төвшөндөө хадгалах боломж байвал жоохон ахиулах гэж байгаа шүү дээ. Юу тэр сайн дарах марах ийм муухай жижигхэн амбицтай улсууд бас их байна. За яг банкуд ингээд гадныхны тэр нэг герман хүн банкуд гадныхны болчихсон юм уу гэж Монгол 100 төгрөгийг 24 төгрөгөөр худалдаж авдаг ард түмэн. Энэ чихрийг оруулж ирж байгаа 8-аачин залуу 100 төгрөг тутам 124 төгрөгийг одоо банкнд өгдөг. Яаж энэ ашигтай байх вэ? Та нарт эрүүл ухаанаар бодтоо жижиг дунд үйлдвэрлэгчид манай бизнес эрхлэгчдийн 80-аас 90%. Тэд бүгдөө зээлтэй. Тэд дунджаар 100 төгрөгийг 120 төгрөгөөр худалдаж авдаг. Гарч байгаа гамбар болгон дээр 100 төгрөг тутам 20 төгрөг нэмжээж тэр заржээж тэр нойл ашиг алдаг тэнцэн. Тэгээд цаашаага тэр нэг 25 төгрөг 30 төгрөг болж тэрний ашиг нэмэгдэнэ. Одоо цалин байлн тэгээд 40 болно. Инфляц яаж 10%-аас доош буух гэдэг, 20%-аас доош буух гэдэг. Наа энэ 4-р ангийн тоо бодох хүүхд энийг бодож чадсан шүү дээ. Энэ эдийн засгийн зүгээр анхны хичээл шүү дээ. Улс орон даяараа бүх багш нар, бүх эмч нар, бүх одоо ахмадууд тэтгэврийн зээлтэй, бүгдөө зээлтэй. Бүх жижиг дунд үйлдвэрлэгч нар зээлтэй. Манай хүү вэ шүү дээ 118%-аас 27% байдаг. Дунджаар 24 гэж явдаг. Манжи үеийн Ширэнтугай номон дээр та нарт нэг шин түүхийн 1-р батыг хараарай. Манжи үеийн мөнгө хөлөлт 21% байсан шүү дээ. Тэрнээс 7 дор орж. Бид манжи үеийн мөнгө хөлөлтөөс 7 дор одоо зовж байгаа. Тэр үеийн шилийн сайн эрчүүд адуу хулгайлахаа болчихсон шүү. Өрийн дансны бичгийг шатаадаг байсан. Одоо ямар бид банкнуудын тэр хакердаж тэр нөгөө хард диск мискийн нэвдэлтэй биш одоо яг яах ёстой юм бэ? Та нар хэлээд байгаа би гол эдийн засгийн хэлбэр гадаадын том ломбард Дэлхийн банк гэдэг ломбард орж ирээд $100 104-өөс 105 доллараар Монгол банкнд шахаж байгаа. 4-5% хүүтэйгээр авч байгаа. Азийн хөгжлийн банк байна, валютын сан байна хамаагүй. Монгол банк 100 төгрөгийг 105 төгрөгөөр худалдаж аваад 112 төгрөгөөр арилжааны банкуд шахаж байгаа. Тэр 12-ыг юу гэж нэрлэдэг гэж бодлогын хөө гэж нэрлэж байгаа. Policy rate гэж нэрлэж байгаа. Яг манай банкны хэллэгийн зарим нь хөгжихгүй гэж байгаа нөгөө дэшээ доошоо тохируулагч гэсэн санаагаар юм байна. Өгч байгаа. Арилжааны банк та change шүү дээ. Change нөгөө мөнгөний change чинь 100 төгрөгийг 112 төгрөгөөр худал аваад 118-аас 127 төгрөгөөр ард түмэн шигч байгаа. За заримдаа тэгээд цаашаа дахиад хадгаламжтай оршиж дамлаа шүү дээ. 60 сая төгрөгөөр байр авахад 180 сая төгрөг төлнө гэдэг бол 2 өрөө байр авахын төлөө 6 өрөө байрны мөнгө төлнө гэсэн санаа шүү дээ.
Тэр банк очиж танай байранд чинь нэг ширхэг тоосго өрөхгүй юм байгаа шүү. Энийг мөнгө хүлэлтийн эдийн засаг бол. Хоёрхан манай эдийн засгийн dimension гэж яриад байна шүү. Хэмжүүр биш. Мөнгө хүлэлт нөгөөх нь рентизм гэж ярьж байна. Түрээс олсон жоохон орлогоо бүгдийг монголчууд түрээсэнд өгдөг. Түрээсийн эдийн засаг биднээс. Тэгэхээр зэрэг энэ сэгэлж яриад явах зүгээр. Энэ бол том тэмцэл. За би ч одоо их азтай хүн шүү дээ. Бас би бол их азтай. Баруунд аваа босгоогүй шаардлагаа юм суух бай гэдэг шиг баруунд одоо тэр тэмцэгч хүний төлөө тэмцэх ёстой шаардлагаанууд нь суух аваа алдахгүй. Гэртээ хүүхдээ эзэнгүй хайсан байна уу гэсэн иймэрхүү аваан дээр очиж шаардлагаа бааглаа чигээстэй хүүхдээ эзэнгүй хайж гэж яах шиг юм жижиг аваан дээр аваа алдахгүй дээ баг. Тэдний зовцсон шаардлагаанууд юм. Монголд бол шаардлагаа болж төрнө гэдэг бол ад жаргал. Аюу толгой аваа, 5 толгой, тэгээд банкны хүүний аваа, 5-6 аваанд зэрэг сон шүү дээ. Гэхдээ жоохон ганцаарддаг шаардлагатай да. Олон шаардлагаанууд хамт шаагардах хэрэгтэй гэдэг л санаа хэлэхэд байгаа. Манайхан ч азтай шүү дээ. Азтай энэ бол аз чарга. Хүний төлөө зүтгэнэ гэдэг гоё шүү дээ. Энэ бол янхва цэцэг, сарнай цэцэг, гоё цэцэг шүү дээ. Зүрхт ногоон талд ордог юм шүү дээ. Тийм өмхий ногоон балчихдаг. Тэгэхээр муу юмнаас сайн юм үстгэл гэж хэлээд байгаа шүү. Манай нийгэм ийм хийх юм байна гэдэг бол бидэнд нийгмийн төлөө зүтгэх асар их боломж байна л гэсэн үг. Нэг удаа 2007 онд үгүй 5 онд юм биш үү? Яг л эдгээр нэг газрын эсрэг тэмцэл газар мазар миний анхны тэмцэл нэг автобусны үн буулгана гэж тэмцэжсэн. 4 оноос л эхэлжсэн. 5-6 оны үед тэмцэж байхад нэг сэтгүүлчд ярьцлага өгөөл та энэ хотын дарга юу гэж боддог вэ гэдэг нэг асууж. Гомно сайн шүү дээ. Би одоо маш их ач буян санаж одоо талхдаг юм да. Тэр надад их тийм буян одоо их тус өргсөн хүн дээ гэсэн чинь зүгээр гайхаа та аргал газар авчих юм уу авилгал авчих юм уу бодоод явчлаа. Үгүй Сокатрын талбайгаас босод бүх газрыг тэр хүн худалдаж намайг хүн танигдаж хүний төлөө тэмцэх боломжийг тэр хүн надад олголоо. Тэр бүх газрыг ном нөрмээр ингээд өгсөн бол би тэр хүнд одоо юунд нь талархах вэ? Надад энэ тэмцэх боломж өгөхгүй шүү дээ. Тэр үл би яг хэлчихсэн Шангрилагийг эсэргүүцчихсэн дээ. Театрынхаа, дүүрийн театрынхаа яг цонхыг хасгалаад өгөхийн оронд 500 м 100 айл тэр баячуул газар өгөлдөж. Тэгээд тэр баячуулч нь өөрсдөө чамд өгч байгаа. Тухайн газрын авилгал нь 2 сая доллар гэж ярьжсэн шүү. Чамд өгчөөсөн 2 сая доллараараа тэр бүх хүмүүсийг байлтай болгоод тэгээд 100 айл руу наад улсууч нь өөрсдийнхөө нэг 300-400 мянган доллараар дэд бүтц татаад тэр хавь ингээ хөгжин шүү дээ. Чинь газруудаа ингэж бололтой гэж ийм тэмцэл хийжсэн ухаатай. Тэгээд одоо тэр тэмцлийг боломж өгсөн хүндээ баярлалаа гэдэг ярьж ирсэн ухаатай. Тэгэхээр амьдрал өөрөө цол аз жаргал. Амьдралыг гоёор харах хэрэгтэй. За газрын тухай хуулийг ярьлаа. Бид ч одоо найзууд олон жил газрын тухай ярьж байгаа доо. Өнгөрсөн жил газар дээр байна шүү дээ. Одоо манай ганц өх Батбаяр гэдэг миний хоёр найз газар дээр зүтгээд ядарсан шүү дээ. Би ч одоо бүр ингээд үсээ усуулаад амгандаа нэгдүгээр эсэргүүцлээ илэрхийлсэн санаатай хоёрдугаарт үнэхээр толгой, үнэхээр ядарсан. Яг одоо сэтгэл санаагаар хүнд байдалтай. Яг нь би нэг тийм гутарна гэдэг юм мэдэхгүй. А яг сэтгэлд бас нөлөөлдөг. Та нар өнгөрсөн жил газар хуучлаар Монголын бүх газрыг гадаадынханд өгөх хууль орж ирсэн шүү. Та нар тэр хууль мөрийн яриул аймаар юм орж ирсэн. Тэгээд шинжээч эрдэмтдтэй ажиллаж бид ялсан шүү хамтдаа. Та нар маань хамтдаа зүтгэсэн шүү. Тийм хамгийн хүчтэй зүтгэсэн. Тэрний бүнээр гацаарсан одоо газрын хууль орж ирэхгүй байх хавар. А ганцхан одоо би ч нөгөө
нэг л юм олон хүүхдтэй нэг л тийм хартай авгаа ашигладаг бүх юм ингээд хянаад байж шүү дээ. Тэгээд тэр бит бус өмчийг барьцаалах тухай хууль гэж орж ирж байгаа шээ. Энэ нүрээ нууж орж ирж байгаа. Хашаа байшин гэж орж ирээд байгаа. Тэрийг барьцаалж мөнгө авна гэж орж ирж байгаа. Энэний цаана лойвор байх магадaltaй. Би одоо хуулийн дээр нийт сууж байна. Энэ нэг 5 толгойтойгоо зуурдаа тэр хуулийг бас яг орж ирэхгүй байгаа. Ганаа та нар нэг очиод үзэгдэх шүү дээ. Нэгдэх заавал үзэж шүү дээ хуулийн дээр. Тэгээд тэр хууль юу гэж заасан бэ гэж шүү дээ. Бит бус өмчийг хүндэтгэж барьцаалан зайлуулах тухай хууль гэж гоё нэртэй тэг хашаа байшин гэж яриад байгаа боловч бэлчээр орж ирж байгаа байхгүй. Би зөв хардж байгаа шүү. Одоо энэ бол яг би баримтгүй нэг дутуу уншсан байгаа шүү. Бэлчээр газар 5 толгой, оюун толгой бидний газрын барьцаанд тавиад шууд гадаадын банкнаас босгож мөнгө тавих юм бол Монгол улс шууд тусгайлах нь болно гэсэн. Энэ бол аюул. Дандаа болгоомжтой харж байгаа гэсэн. Газар хамгийн аюул шүү. Одоо энэ оюун толгойд сайхан бэлгээ битгий зураараа гэдэг тэгэл нямд орж байгаа намайг оромжлол удлаа өнө бүтгэл байгаа нэг тэл явчихна шүү дээ. Одоо битгий зураараа гэж гуугаад байгаа би нэг яриад байгаа шүү дээ. Ховдоос мэдээлэлээр ярьж байсан юм чинь. Но даалгаврын хөрөнгө оруулалт гэдэг одоо яриад байгаа шүү дээ. Даалгавраа гэж юм дээр шүү дээ. 1 тэрбум 562 сая доллараар босноо гэдэг нэг анхны 5 тэрбум доллар татчих байдаг байхгүй. 270 тэрбум доллараар ил урхаа 1.5 тэрбум доллараар далд урхаага босгоно гэж заасан байна. Энэ 5 тэрбум доллар чи анх 2.7 тэрбум байсан. Дараа нь 4.1 болгож өсгсөн. Дараа нь яг батлахтаа 5.1 болж өссөн. Тэгэхэд 970 сая доллараар долларын өсөлт юм уу ямар нэгэн одоо салиарт малиарт машин тэрэгний өсөлтийн эрсдлийн сан гэж байгуулсан шүү дээ. Тэр дотор далдуурхаа хөрөнгө оруулалт гэж 1.5 тэрбум доллар байдаг байхгүй. Тэгэхэд та нар хардаа гурил будаа сахар өсөж байгаа болохоос биш Land Cruiser сүүлийн 20 жил ерөөс өсөөгүй шүү. Excavator тэр ерөөс өсөөгүй. Дизелийн туш ерөөс өсөөгүй. Тийм биз дээ. Улам хямдарч байгаа. Энэ уурхай барих мөнгө өсөөгүй. Тэгээд эднээс зар хэлбэрээр өөрөө мөнгө идэж байгаа байхгүй. Тэгээд тэн дээр бол гол миний хэлэх гээд байгаа санаа бол далдуурхаа хөрөнгө оруулалт гээд 4.2 тэрбум долларыг авна гэж эднээс зохиож яриад байгаа байхгүй. Апөр пус тэгвэл одоо өнөөдөр олсон 2 тэрбум доллар буцааж ашиглаач гэж яриад байгаа байхгүй. Үгүй ээ, мөнгө олсон мөртлөө бидний барьцаанд тавьж мөнгө аваад тэр 4.2-оо Монгол руу ч оруулахгүй өөрөө аваад Монголоос цугтах гэдэг байна. 14 банкнд монголчуудыг барьцаанд тавь. 2 сумын нутгийн хэмжээтэй нутгийг барьцаанд тавь. Лицензийн баяжмал зарах гэрээг барьцаанд тавь. Хувийн хүүтэй байсан шүү дээ. Яг энэ оюутлын гэрээний чинь нөгөө зээлийн хүү 34% хүү чинь 9 сарын 1 дээр нэмэх нь Америкийн COLI гэж байдаг байхгүй. Cost of Living Adjustment COLI гэж байдаг. Амжиргааны өртөгтэй уялдуулж 9 сарын 1 гэж явсан байхгүй. Тэгээд энэ ч арай дэмтнэ гэд 6.5 дээр нэмэх нь LIBOR гэдэг зээл болсон байхгүй. Энэ зээлийн хүүг буулгахад засгийн газар дээр ерөнхий сайд зураад гэрээнд өөрчлөлт орчиж байгаа байхгүй. Яг энэ шигэ ерөнхий сайд зурлал бол бандсан бас. Монголчууд нөгөө буруутай ерөнхий сайдуудаа цаазална уу, шоронд нь гатаана уу. Өдөр болгон ерөнхий сайдаар тавиад буцаагаар халаад байна гэдэг нь хамгийн том тэр шалгаа юм да тэр үний одоо зовоо гэвэл тийм ээ. Тэгсэн ч нэмэргүй. Тэгэл бид арбитрын шүүхтэр хэмч биш монголчууд одоо аюул толгойн тухай тэмцэх шаардлагагүй. Тэмцэж байгаа хүн бол популист гэсэн. Тэр бол худлаа юм төлөө тэмцэж байгаа. Одоо бидэнд бол итгэл байгаа. Найдвар байгаа. Ийм л учиртай юм билээ шүү. Тэгээд тэр ансхай тэр юу тэр хуулийг нэг үзмээр байхаа. Анхны хэлцүү би бас нэг хэлцгийн хэсгээр нь анзаараагүй байж байгаа явуулсан бил. Олон юмроос авчиж байгаа. Одоо анхны хэлцүүд нь энэ 97 онд хэлцэх юм байл шүү.
Одоо тэр та сонгуул ойртлоо гэж хэлж штэ. Сонгуул ойртлоо бид нар сонголтоо өглөө хар машинд итгэж болох юм уу гэдэг асуулт байна л да. Хар машин гэж одоо хүмүүс болгон муулаад штэ. Програмчлал тэгээд яг одоо шинэ өчиг ч юм уу сайн хүмүүс өгөөд зөөлөд нэмэлтээр тэнд аягүй итгэл мөх хүмүүс хэлээд байна л да. Та тэрний талаар хой тэмцэл хийдэг хүний хувьд бол ганц боддог юм бол миний надаас шалтгааллах зүйл юу, шалтгааллахгүй зүйл юу вэ гэдгийг ялгаж сурах хэрэгтэй. Шалтгааллахгүй зүйлдээ сэтгэлээ өвдөхөд байна гэдэг бол энэ бол тэмцэгч хүн биш. Тэр бол зүгээр л шаналгч болж байна. Надаас шалтгаалдаг юмдаа би бүх хүчээ төвлөрүүлнэ, нөлөөлнө, үр дүн гарна. Бас нэг стратеги гэж юм байна шүү дээ. Тэгэхээр хар машин дээр бол бид боли бари гэдэг харин энерги алдна. Тэр суган доогоор тэгвэл нөгөө уул уурхаанууд маань бүгдөө бөмбөг сайхан эвээ олоод нөгөөдлийн кармаар орчноо гэж би бодож байна. Хоёрдугаарт сайн хөл бөмбөгч шүүгчтэй хязгаарч хэрэлдэхгүй гэж байгаа шүү. Гүүж байгаа тэгээд үлээд унчаа тэгээд шүүгчтэй нэг маргаад байдаг шүү. Тэр бол муу бөмбөгч гэсэн үг. Тэгэхээр сайн хөл бөмбөгч тэгээд унчих юм бол дараагийн удаа би бүр дээгүүр харих юм байна л гэж боддог. Тэгэхээр нокаут нь тийм. Манайг шууд нокаут нь тэгээд ухаан алдвал. Хоёрын хооронд битээ гэж нэг барай зөрүүн дээр ингээд тэгээд нэг шүүгч мөгч оноо моноо тоосоход хизээс битээдэг. Шууд газар дээр нам цогж. Би 12-ны сонгуулиар нэг нь бол одоо сангийн яамны сайд үндсэндээ мөнгөн бороо байлаа шүү дээ. Нөгөөх нь бол одоо сонгуулийн хороонд олон жил ажилласан бүх сонгуулийн элэв шилийг бүгдийг мэддэг мундаг хүн байлаа шүү дээ. Атсан. Нохоош үнэнч ажил, ядартлаа ажил, маш их толгойгоо ажиллавал өөртөө л идэг. Тэгэхээр яг тэр сонгуулийн өмнөх сар, 2 сар, 3 сар, 4 сар, 5 сарын өмнө бэлтгэл хийгээд орно гэвэл стоп, зогс гэж битээ. Би үндсэндээ 8 жил бэлтгэл хийж, 8 жил зааланд барилдаж ажиллаарэ гэж улсын наадамд орж байлаа шүү. Барьцаа хангаж, үргэлжийн бэлтгэлтэй байна. Хүний төлөө зүтгэн гэдэг чинь тийм амархан ажил биш. Маш их бэлтгэл, маш их одоо бас хөдөлмөр шаардлагатай. Тэгэхээр өнөөдөр эхлэх гэсэн санаа хэлэх гээд энэ болгоныг таарж ярьж байна шүү. За ингээд миний ингээд ярианд чин сэтгэлээс анхаарч сонсож урам өгсөн та бүхэнд баярлалаа.